Үзэгчдээ хөтөлбөр зочны цагаараа үргэлжилж байна. Бидний удаагийн зочноор Монголын хөгжлийн холбооны ерөнхийлөгч Гүмбэлэг өргөдөө оролцож байна. Танд орой мэндүргээ. Тэгэхээр таныг бас студидээ урьж ярилцсан шалтгаан маань бас энэ хууль эрх зүйн орчинтой холбоотой нэлээд хэд асуудал бас үүсэт байна л да. За тухайлах юм бол цэцтэй холбоотой асуудал, улсын хуралтай холбоотой асуудал нэлээд хэд асуудал байна. За нэлээд эхлээд ипотекийн зээлтэй холбоотой асуудлаас товчхон байр суурийг сонирхмаар байна. Ер нь бол үндсэн хуулийн цэц, иргэний хууль болон үйл хөдлөлийн хөрөнгөний барьцааны тухай хууль нь одоо үндсэн хууль зөрчсөн байна гэдэг нэг шийдвэр дүгнэлтийг гаргачихсан. Үүнээс олж одоо нөгөө нэг арилжааны банкуд маань ипотекийн зээл хэрэгтэй болох болчихсон нөхцөл байдал үүсэж байгаа. За үндсэн хуулийн цэцээс тайлбарлахдаа бол бид нар ямар ч ипотекийн одоо зээлтэй холбоотой ийм шийдвэр гаргаагүй гэдэг зүйл ярьж байгаа. Нөгөөдөл нь бол гаргасан ингээл юм ус төрсэн айгуу том асуудал үүссэн л дээ. Энэ дээр та хуульч хүний хувьд гаргалгаа нэг юм. Үнэхээр үндсэн хуулийн тийм хариу гаргацсан юм яасан. Энийг хоёул яриа эхэллээ. За хамгийн дээд хүчин чадалтай үндсэн хуулийн дагуу шийдвэр гаргадаг тийм ээ. Шүүх бол үндсэн хуулийн цэц юм. За үндсэн хуулийн цэц бол ипотекийн зээлтэй холбогдуулаад ийм 8% зээлийг бид нэр зогсоосон тийм ээ гэсэн асуудал байхгүй гэдэг одоо тайлбар өгсөн тийм ээ. Тэгэхээр шүүх бол өөрөө шийдвэрийг гаргацсан. За энэ шүүхийн шийдвэрийг бол гаргаад явах Монгол улсад байгаа тийм үү? Бүх иргэн албан тушаалтан хууль этгээд авах хэрэгтэй. За тэр цэцгийн шийдвэрээ тайлбарлахдаа цэц бол энд ямар ч хамаагүй байна гэж тайлбарлаж байгаа тийм ээ. За 8% зээл гэдэг үг бол тэр шийдвэр дотор бол байхгүй. Юунд тийм үг тийм ээ. Тийм 8% зээлийг зогсоолооч гэх юм уу зогсооч гэдэг юм тийм үг бол байхгүй. За үр дагавар хамаарлын тухайд нь бол энэ зогсоох бас нөхцөл бүрдүүлж үгүй юу гэдэг талаар Монголын хуульчдын холбоо хуульчдынхаа дунд бол хэлэлцүүлэг зохион байгуулсан. За энэ хэлэлцүүлгийн явцад бол хуульчид нэгдмэл нэг санаагаар бол энэ 8% зээлийн асуудалтай үндсэн хуулийн цэцгийн шийдвэр бол яах нь хөөгийн нэмэх ч юм уу эсвэл багасгах эсвэл зогсоох тийм үндэслэл байхгүй юм байна. Байр авсан хүмүүс бол өмчлөгч этгээд тийм ээ. Өмчлөгч этгээдийн эрхийг хамгаалсан байна. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйл заасан иргэний эрхийг хамгаалж өгчээ гэсэн ийм дүгнэлтэнд орсон. Товчхондоо бол иргэний талд шийдвэр гаргасан. Иргэний талд шийдсэн байна. Иргэн болвол аль нэгэн санхүүгийн байгууллагын дарамтанд учрахаар байжээ гэж хуучин хуулийн тийм ээ. Тийм учраас энэ санхүүгийн дарамтанд оруулахгүйгээр иргэнийхээ эрх хэрэгжүүлэг одоо чөлөөтэй эдлэх ёстой юм а гэж одоо цэцүүл шийдвэр гаргасан. Ер нь тэгээд энэ хууль тогтоох дээд байгууллагад сууж байгаа энэ улсууд маань энэ хуулийн гаргалгааг хуулийн зүйл залт үүсгэхийг ойлгодгүй юм уу альсвал. За би тэрийг мэдгүй. Ер нь тэгэл ингээд ус төрцөн юм яваад байна. Та ер нь ус төрцөн л гэж харж байна уу ер нь юм байдлыг. За энд бол би тухайлан бол яг хэлэхэд өмнө нь би энэ талаараас ярьслаа өгсөн тийм ээ. Тэгээд яг энэ талаар би нэг байр суурь илэрхийлмээргүй. За ус төрцөн юм улс төржээгүй юм уу гэдгийг Монголын хуульчдын холбоо тогтоох шаардлага. За авчлаа. За дараагийн асуудал гэвэл за яг одоо улс төрд гэлтгүй ер нь олон нийтийн дунд бас онцлог сэдэв болоод байна л да. Үндсэн хуулийн цэцгийн даргаыг эргүүлэн татах асуудал. Үндсэн хуулийн цэцгийн даргын одоо бүрийн эрхийн хугацаа одоо дуусгар болоогүй байгаа. За гэвч одоо хугацаанаас өмнө татах асуудал одоо улсын хурлаар яригадаад зарим намын эвсэл бүлэг ер нь бол ингээд завсарлага авчлаа л да. Ер нь та юу гэж харж байна? Үнэхээр тэр амар санаа гэдэг хүн хууль зөрччихсөн үү? Тийм болоод эргүүлэн татах гэж байна уу ер нь? За хууль зөрчсөн зөрчөөгүй асуудлаар бас Монголын хуульчдын холбоо юм уу эсвэл хэн нэгэн иргэн улс төрч бол тогтоохгүй гэдэг. Шүүх тогтоох дээ шүүх тийм ээ. Шүүх бол тогтоох шүү дээ. За энэ асуудлыг ярихын тулд 2016 оны 1 сарын 19-ний өдөр гарсан Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэж байна. Энэ өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйл дээр 3 гээд цэцгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон. Эсвэл хууль зөрчсөн эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол түүнийг цэцгийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай цэцгийн шийдвэр таслал анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн улсын хурлан эгүүлэн татаж болно гэж. Тэгэхээр энд 2 зүйл болчихсон. Гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон таслал эсвэл хууль зөрчсөн эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол гэж. Тэгэхээр шүүхийн тухай нэг яриад бас нэг эрх бүхий байгууллага тогтоосон бол гэж байна шүү дээ. Тийм ээ. Хууль зөрчсөн хэсгийг.
Тэгэхээр энэ эрх бүхий байгууллага гэж хинбэ гэдэг асуудал. За тийм байна. Асуудал гарч ирж байна тийм үү. За улсын их хурл бол өөрөө эгүүлэн татахын тулд өөрөө эгүүлэн татах үндслээ бол гаргахгүй гэдэг санаа бол энд илэрхийлж байгаа. Яагаад гэвэл тогтоогдсон бол түүнийг үндслэн улсын их хурл эгүүлэн татаж болно гэж байгаа шүү дээ. Тэгэхээр өөр байгууллагын тухай яриад байгаа байхгүй. Тэгэхээр улсын их хурлын тамгын газар гэдэг бол захиргаа аж ахуйн чиглэлээр улсын их хурл дэмжлэг үзүүлдэг байгууллага. Тэгэхээр улсын их хурлын тамгын газрын дарга бол энэ талаар энэ хүн хууль зөрчсөн байна гэсэн тийм зүйлийг бол одоо тогтоох боломж байхгүй гэдэг. Энд бол ямар нэгэн одоо юу гэдгийг эргэлзээ байхгүйгээр за энэ хууль бол ингэж байна гэж хэлж болохоор. За дараагийн асуудал бол түүнийг анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн гэж байгаа юм тийм ээ. Тэгэхээр цэцгийн даргын хувьд бол хэн анх илгээсэн бай гэдэг дээр бол дээд шүүхээс санал авсан байна. Тэгэхээр улсын дээд шүүх бол огт одоо бас хариу өгөөгүй биш. Ямар нэгэн тусгайлсан санал байхгүй гэсэн хариу өгсөн байна. Тэгэхээр би улсын их хурлын чуулган дээр гарч байгаа энэ маргааныг харахаар бол илт хууль зөрчсөн тогтоогдсон тул одоо тусгайлан саналгүй гэсэн маягаар нэг улс төрийн хүчин тайлбарлаа. Нөгөө улс төрийн хүчин бол юу гэж байна гэхээр гүй наа чи илт тогтоосон гэдэг асуудал байхгүй зүгээр тусгайлсан саналгүй гэдээ улаан цай бичээд шүү дээ. Ингээ хоорондоо маргаад байгаа юм л да. Тэгэхээр энэ маань өөрөө одоо үндсэн хуулийн байгууллагуудын хоорондын харилцаанд хямрал үүсгэх аюултай. За энэ хямрал үүсгэх аюултай учраас одоо бид нар хинэн зөв хинэн буруу гэдгээс тийм ээ үл шалтгаалan гарц шийдэл болох ёстой. За энэ гарц шийдлийг хэн гаргах вэ гэхэлэр нөгөө тусгайлсан саналгүй гэдэг дээр маргаад байна шүү дээ. Тийм үү? Тэгэхээр тусгайлсан саналгүй гэдгийг яг юу гэж ойлгож байгаа юм бэ гэдгийг улсын дээд шүүх өөрөө тайлбарлах ёстой. За улсын дээд шүүх бол улсын дээд шүүхийн дарга юм уу ерөнхий шүүгч тийм ээ гэдэг хүнээс бүрдэхгүй. Энэ бол бүрэн бүрэлдэхүүн нэр 10 гаруй хүн. Одоогоор бол 25 хүн байна. За. За тэгэхээр энэ дээр хүмүүс бол улсын дээд шүүхтэр яах нь вэ? Улсын дээд шүүхтэр за бүгдээрээ хуралдаад за энийг анхан шатны журмаар шийдвэрлэх үү? Эсвэл энэ хэрэглэх гээд байгаа хууль маань шинээр орсон 1 сарын 19-нд орсон хууль маань үндсэн хууль зөрчигдсөн байна уу? Үгүй юу гэдгийг бол эхлээд шийдэх ёстой. Тийм ээ? Тэгэхээр энд бол үндсэн хуулийн дагуу бол юу гэж шийддэг вэ гэхээр үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дээр Монгол улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 1. Хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг. Таслал эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ гэж. Тэгэхээр эрх зүйн маргааныг тэнд одоо хүмүүс маргаад эхэллээ шүү дээ. Тэгэхээр эрх зүйн маргааныг улсын дээд шүүх анхан шатны журмаар бол шийдвэрлээд за энэ асуудлыг үнэхээр зөв гэж үзэж байгаа юм уу? Буруу гэж үзэж байгаа юм уу? За энэ хүнийг эгүүлэн татах үндслэл байна гэж үзэж байгаа юм уу? Гүй гэж үзэж байгаа юм уу гэдгийг бол шийдвэрлэх ёстой. Тэгэхээр одоо улсын их хурлын чуулган дээр яах вэ? Улсын их хурлын чуулган дээр хэн хизээ одоо ингэж одоо өөрсдөө дураараа тийм бид нар шийдчихье гэхээсээ илүүтэйгээр улсын дээд шүүх тусгайлсан саналаа бол хүлээ одоо тайлбарлаж өгөөч гэдгийг бол дахин хүсэл гаргах ёстой. Ер нь бол нэмдэрж гişүүн яг таны хэлснийг л хэлээд байгаа. Тэгээд улсын их хурлын өөртөө тоох юм болоо тоохгүй болоо гэдэг нас асуудал. Танаас дахиад нэг зүйлийг тодруулмаар яг энэтэй холбогдлолтойгоор улсын их хурлын тамгын газар үндсэн хуулийн цэцгийн даргаыг яг ямар хууль зөрчсөн гэж дээд шүүгэд хүсэлт явуулсан юм бэ? Тэрнийг ойлгомж байгаа. Үндсэн хуулийн цэцгийн даргаыг одоо хууль зөрчсөн гэдээ эргүүлэн татъя гэдэг байгаа шүү дээ. Тэр нь яг юу юм бэ? Ямар хууль зөрчсөн юм бэ? Тэрийг та бас сонирхож үзсэн. За би зүгээр сонирхож үзсэн тий. Тэгээ энд бол гол асуудал нь бол хэвлэн нийтлэгдээгүй хүчин төгөлдөр болоогүй байгаа хуулийг тийм ээ. Одоо хэрэгэлсэн байна гэсэн ийм асуудал тавигдсан. Өөрөөр хэлбэл одоо хүчин төгөлдөр болоогүй хэвлэгдээгүй хуулийг бол хэрэглэж үндсэн хуулийн цэцгийн дарга наад хуулиа хэрэгжилж болохгүй шүү гэж төрийн албан тушаалтнуудад бичиг явуулжээ. Албан тооцоо явуулжээ л гэсэн. Ийм л үндсэн. Уучлаарай нэг юм асууя. Ер нь улсын их хурлын чуулганаар аливаа хуулийн төслийг хилцэж яагаад за баталсан өдрөөс нь мөрдөөгээд одоо алах зөхөхөд тэр өдрөөсөө мөрдөгдөг юм уу? Заавал хилэгжээж мөрдөгдөг юм уу? За энэ бол ер нь бол ийм штэ хэвлэгдэжээж одоо хэрэглэх ёстой гэж шүүхтэр байдаг. Тэгэхээр
Монгол улсын шүүх бол албан ёсоор хэвлэгдсэн хуулийг хэрэглэнэ гэдэг хуулийн дээр байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол одоо хэвлэгдэж олон түмэнд хүрж өөрөөр хэлбэл та би тэр мэдээллийг тийм ээ харах боломжтой болж бид нар тэгш эрхтэйгээр хуулийн үйлчлэгийг авах боломжтой байхгүй. Тэгэхээр хэвлэгдээгүй юм уу, танд хүрээгүй юмыг, таны мэдэхгүй юмыг тэнд одоо олонд хүрээгүй юмар тань мэдэгдэхгүйгээр бид нар одоо өөр хүмүүс тийм үү хийгээд ажил хийгээд явж болохгүй шүү дээ. Гэтэл танд бол тэр хуулийг харах боломж байхгүй гэдэг үднээсээ бол энэ зайлшгүй хэвлэгдэх ёстой гэсэн. Тий. Зөв. Үндсэн хуулийн цэцэн энэ тохиолдолд заяа үндсэн хуулийн цэцэн тохиолдолд өөрөө үндсэн хуулийн цэцэн тухай хуулийг зохицуулсан байхгүй юу? Энэ хууль нь өөрөө. Тэгэхээр үндсэн хуулийн цэцэн тухай хуулийг яг зохицуулаад эхлэхээр за энэ дээр энэ цаасан дээр хэвлээд гаргачлаа гэж бодож байна тийм үү. Тэгэхээр үндсэн хуулийн цэцээр ямар нэгэн байдлаар үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн энэ цэцэн тухай хууль чи өөрөө хууль зөрчиж байна гэд иргэдээс өргөдөл мэдээлэл ирсэн бол үндсэн хуулийн цэц тэр иргэний мэдээллийг авч хэрэглэхийн тулд яах нь вэ? Энэ хууль чинь үндсэн хууль зөрчиж үгүй юу гэдгийг харах шаардлагатай болж байгаа тийм үү? Тэгэхээр ингээ харах шаардлагатай болохоор энэ хууль хүчин төгөлдөр болцохоор энэ хуулийн дагуу тийм үү? Энэ хуулийн дагуу энэ хуулига яах нь зөв буруу гэж шийдэх боломж байхгүй болчихж байгаа байхгүй тийм үү? Тэгэхээр энэ хуулийг хэрэглэхээс өмнө үндсэн хууль зөрчсөн хэсэг тухай асуудлаа тавья. Тийм үү? Тэр болтол та нар байж байгаа ч энэ хуулийг битгий хэрэглээч. Ямар нэгэн үйл ажиллагаа битгий явуулаач. Тэгэхээр бид нар эхлээд энэ хэрэглэх хуулийнхаа үндсэн хуульд ёсны дагуу байна уугүй юу гэдгийг шийдвэрлэжснийхаа дараа та нар хэрэглээч гэсэн тийм хүсэл тавьсан юм байна гэж ойлгосон. Нэг зүйл тодруулъя. Яг уу за үндсэн хуулийн цэцэн гишүүн бол яг өөрийнхөө гарын үсгийг зураад ингээд хургуулсан байгаа тэр бичгийг. За тэгэхэд яг энэ асуудлыг бол цэцэн гишүүн очир бат одоо нэг гомдол үүсгээд ингээд хилцээ шийдвэрлээд явъя гэсэн ийм зүйлийг яасан бахад яагаад заавал над дээр ингээд намайг хууль зөрчсөн мэн эргүүлэн татах гэд байгаа юм бэ гэсэн л нэг юм яриад байгаа л та. За би яг тэр талаар хин гишүүн нь яаж аваад ер нь яасан тэрийг би мэд. Ер нь өмнө нь ийм туршлага байсан юм уу? Хэвлэгдээгүй хуулийг одоо ингээд асуудал үүсгээд хэрэглээд ингээд явцсан туршлага нь байсан юм. Өчнөө байсан л гээд байгаа л да. За би яг тэр талаар тусгайлан судалж мэдснийхээ дараа хариу өгье. За нэг юм асуудал байна. Үндсэн хуулийн цэцтэр улсын их хурлын даргатай холбоотой нэг асуудал яваа гэдэг. Өчигдөр нэмдэрж гишүүн хэллээ л дээ. Тэгээд бас зарим нь яг хуулийн яг одоо энэ талаар сонирхож байгаа улсууд мэдчихэж магадгүй. За ихэнх үзэгчд бас мэдэхгүй сонирхож магадгүй. Тэгэхээр та энэ дээр бас нэг би тийм талаар мэдээлэл байхгүй. Тийм үү. Улсын их хурлын даргатай холбоотой ямар нэгэн асуудал явж байгааг бол мэдэхгүй байна. Тэр талаар бол мэдээлэл байхгүй. Ер нь та ингээд өөрөө хуульчны хувьд хуульчдын холбоог ингээд тэргүүлээ явж байгаа хүний хувьд ер нь сүүлийн үед улсын их хурлаар ингээд батлагдан гарч байгаа хуулиудад анзаараад харж л байгаа. Үндсэн хуультайгаа зөрчилдөх, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуультайгаа харьцлах юм хуулиудыг айгүй их батлахын гэдэг зүйлийг ярьдаг боллоо сүүлийн үед. За энэ бол одоо үндсэн хуулийн цэцэн шийдвэрээс харахад бол одоо харамсалтай нь одоо үнэн тийм байна л гэж хэлгээс харах. Одоо хуульчны хувьд бол маш их харамсаж байгаа зүйл бол энэ үндсэн хуультай зөрчилдсөн байна гэд маш олон хууль тухайлбал одоо өчигдөр шүүх байгуулах тухай хууль орчлоо шүү дээ. Тэгэхээр эндээс бол дахиад шинээр шүүх байгуулах, шүүхийн бүтцэд өөрчлөлт орох. За ингээл хүмүүсийн цалин мөнгнөөс ахуулаад нөөж суух, байр бэлтгэх гэх тийм ээ. Энэ их асуудлууд энэ хэдийн хэмжээний эдийн засгийн хохирол гарч байгаа бол би бол үнэндээ бол хувь иргэнийхээ хувьд бас санаа зовдөг асуудал. Яг би таныг иргэн хүний үүднээс бас нэг асуулт асуу гэж бодож байна. Одоо ингээл замбрааг л хууль батлах юм л та. Одоо иргэдэд хэрэгтэй мүү, хэрэггүй мүү гэдэг нь мэддэхгүй маш олон хууль батлах юм. Энэ нь иргэдэд яг энэ хууль ийм учиртай юм шүү. Хамгийн доотлын анхан шатны нэгжид ингэж үйлчлэх юм шүү. Иргэдтэй ингэж үйлчлэх юм шүү гэсэн ойлголт ер нь хүрч чаддаг болов та юу гэж бодож байна? Магадгүй танай байгууллага энийг хийдгүү, яадгүй. За, хууль тогтоомжийг сурталчлах, таниулах үүрэг бол төрийн захиргааны бүх байгууллагатай байна. Энэ шатны засаг дарга иргэдийн хурал, за яам тамгын газар тийм ээ бүх газар бол энэ байна. Тэгэхээр тэр байгууллагууд бол өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаанд хэрэглэх хуулийг иргэдэд таниулах хэрэгтэй. За яг тусгайлан хууль тогтоомжийг сурчлах үйл ажиллагааг хэн явуулах үүрэгтэй вэ гэд хүмүүс асуудаг тийм ээ.
Тэгэхээр хууль тогтоомжийг тэр нөгөө баталгаас нь одоо анх санал гаргахаас нь хууль санаачлагаас нь эхлүүлээд явж байгаа байгууллагууд бол бий л дээ. Тухайлбал хууль зүйн яам байна. За дээрээс нь нөгөө улсын их хурлын гишүүд бол иргэдээсээ санал авч байгаа шүү дээ. Ийм ямар хууль дээр ийм явж байна гэдэг. Тэгэхээр ийм бас тухайлсан чиг үүрэгтэй бас газрууд бол байна. За миний зүгээр хувийн туршлагаар бол би өөрөө урд нь яг энэ сурчлах үүрэгтэй байгууллага уу энэ хууль зүйн үндэсний төв, хууль зүйн үндэсний хүрээлэн гэдэг газар байдаг ажиллаж байсан. Тэгээд бидний хувьд бол нөгөө одоо иргэд мэддэг ба хуулийн цаг гэж нэвтрүүлэг явуулаад тэгээ янз бүрийн нэвтрүүлэг сурчлах аргуудыг хэрэглээд иргэдийн амьдарч байгаа хороо дүүргээр яваад явдаг байсан. Тэгэхээр иргэд маань бас өөрсдөө тухайн байгууллагууд одоо тухайн хууль зүйн яам тийм ээ одоо хуулиас сурталчлах гээд янз бүрийн аргаар үзэж яхад иргэд маань өөрсдөө итгэхгүй мүү гэдэг бас нэг төсөөл үүдэг. Тэгэхээр айл талдаа сайн бодолцохгүй болвол иргэд маань өөрсдөө тухайлбал одоо ингэ юу гэдэг юм бэ танд үнгүй ном өгнө гэвэл хороон дээр илүү цугладаг тийм ээ. Ерөөсөө юм өгөхгүй зүгээр ингээд зард өгөх юм бол хүн ирдэггүй. Тийм ээ. Ийм байх одоо асуудлууд маш их тулгардаг. Тэгэхээр иргэн хүн бүр миний ирэх ямар байдлаар хэрэгжих үү гэдэг дээр бол хуулийн мэдлэгтэй байх нь зүйтэй. За тусгайлсан мэдлэг хэрэгтэй бол хуулийн зөвлөх өмгөөлөгч нар хуульч нараас бол авах боломжтой байдаг. Ер нь иргэдийн дунд хуулийн мэдлэг тун таарав гэж хэлж болох уу? Ер нь. За өнөөдөр бол үндсэн хуульч ёсыг яг ярьж байгаа тохиолдолд бол иргэд бол үүндээ аль нь үний яриад байгаа юм бэ, аль нь буруу яриад байгаа юм бэ гэдэг дээр л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол асал одоо иргэдийн эрх зүйн ухамсар тэр дундаа одоо хуулийнхаа талаарх мэдлэг бол бас хангалттай байна л гэсэн үг. За та бүхэн бас ярилцах хугацаа байгуулсан байна. Танд сүүлийнхээ асуултыг тавья. Тэгэхээр үндсэн хуулийн цэцгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад баталчихлаа гэж би хувьдаа ойлгосон. Энэ нэр нь яг ямар хууль болов? Өмнөх хуультай таарцуулбал. Энэ насмаас бас заачихсан тийм ээ. За яг хөө үндсэн хуулийн цэцгийн тухай хуультай холбогдуулаад хэлэхэд насны тухайд бол Монголын хуульчдын холбоон дээр хуульчдын холбоог төлөөлөн одоо миний би бас тодорхой ярилцлагууд өгж мэдээлэл хүргэсэн. За Монголын хуульчдын холбоо хуульч хэрэгцсэн байдлын тухай хуулийн дагуу мэрэгжлийн шинжээчийн үүргээр хууль тогтоох байгууллагууд зөвлөмж өгөх боломжтой байдаг. Яг хуулийнхаа дагуу. Тэр бидний эрхийнхээ дагуу хууль зүйн байнгын хороо улс их хурлын хууль зүйн байнгын хороонд бол мэдээлэл хүргүүлсэн. За энэ мэдээлэлд юу гэж байна вэ гэхээр Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн гишүүний насыг бол үндсэн хуулиар тухайлан тогтоогоогүй байна. Анх ардын их хурлын одоо гишүүд анх энэ депутат гэж ярьдаг байсан тийм үү? Ардын их хурлын депутатууд анх ямар зорилготойгоор энэ хүмүүсийг байгуулсан бэ гэдгийг түүхчилсэн болон утгачлсан тайлбарыг харахад бол тухайлан нас цаагаагүй байжээ гэдгийг бол юун төрөнд дурдсан. За ингээд тухайлан нас цаагаагүй байгаа шалтгаан нь юугаар нотлогдож байна вэ гэдэг юм бол анхны үндсэн хуулийн цэцгийн дарга гэдэг тийм ээ анхны үндсэн хуулийн цэцгийн дарга совд гэж ярьдаг юм байсан. Совд багш бол 68 хүртэл үндсэн хуулийн цэцэд ажилласан хүн байдаг байхгүй юу. Тэгэхээр үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр 68 хүртэл тэнд тухайн үед бол ямар нэгэн асуудал гаргаагүй учраас ямар ч байсан 68 настай хүн байж болохоор энэ практик дээр ч гэсэндээ дээд хязгаар тогтоогоогүй хуульчилсан тэр утга санаанаасаа ч гэсэндээ бол харагдаж байгаа. За улс гүрнүүдийг бид нөөс харьцуулан судлаад энэ харьцуулсан судалгааныхаа мэдээллийг бол их хурл бас өргүүлсэн байдаг. Тэн дээр бол ихэнх гүрнүүд бол яг нас заасан заагаагүй гэж хоёр хэсэг хуваагдаад нас заагаагүй гүрнүүд бол одоо насаараа томилогдсон 92 3 хүртэл яг шүүгчээр ажилтсан. За 80 одоо бол Америкийн нэгдсэн улсын дээд шүүхэд Америкийн нэгдсэн улсын дээд шүүх бол үндсэн хуулийн шүүхийн чигүүрийг давхар хэрэгжүүлдэг байхгүй. Тэгэхээр тэнд бол одоо 83 4-тэй хүн ажиллаж байгаа жишээтэй. За тусгайлаад нас заасан бас тохиолдлууд байна тийм ээ. Тусгайлсан нас заагаад тохиолсон тохиолдлууд бол холбооны бүгд найрамд Герман улс дээр ганцхан 68 гэсэн насаа. За бусад улсууд дээр бол ихэнхдээ 70 гэсэн нас байлаа. За Австрийн загвараар манайх үндсэн хуулийн цэцээ байгуулсан гэж их ярьдیں۔ Анх ер нь үндсэн хуулийнхаа байгууллагатай одоо үндсэн хуультай тусгахтаа ч гэсэн Австрийн загварыг харсан гэж ярьдیں۔ Тэгэхээр Австрийн загвар энэ төр дээр бол энэ байгууллагууд бол 70 настай байх хэрэгтэй маа гэж үзсэн. Тийм
одоо улсууд бол 70 настай байна гэдэг үзсэн. За 65-аар тогтоосон улс бол Богд найрамд Солонгос улс байсан. Богд найрамд Солонгос улс дээр 65 нас гэхэд за тусгайлсан тохиолдолд бол 70 нас хүртэл ажиллаж болно гэсэн ийм байдлаа. Тэгэхээр ерөнхий чиг хандлага бол нэгд бол нас цаагаагүй хэсэг нь бол нас цаагаагүй мэн, хоёр дахь хандлага нь бол 70 нас байна гэсэн ийм байдгийн байна шүү. Тэгэхээр энийг анхаарч үзээрэй гэдэг одоо уулзтай холбооноос бол ийм зөвлөмж явуулсан. Тэгээд тэр зөвлөмж бол тэр хүмүүсийн ажилд бол хэрэглэгдээгүй л өнгөрсөн байна л дээ. Товчхондоо тэгэхээр сайжирсан гэсэн үг үү, муудсан гэсэн үг энэ хуулийн. За бидний санаа бол энэ насны дээд хязгаарыг тавих шаардлагагүй. Яагаад гэвэл Монгол улс өөрөө хүн ам цөөхөнтэй. Энэ хүн ам дотор мэрэгсэн одоо хууль болон улс төрийнхөө хувьд мэрэгсэн хүн бол тэр дундаа олон нийтэд нэр хүндтэй төвч аль нэгэн улс төрчдөөс хол тийм ээ төвч байх чадвартай хүмүүс нь маш дотор бага байдаг. Тэр дундаа монголчуудын нэг зүйл бол ахмад настай хүн бол илүү их төвч аливаа юмны голыг олохтой зөв юм байна гэсэн үднээсээ ярьдаг учраас бид нар бол хүний тарих ухаан тийм ээ байж байгаа цагт бол тэр насаар хязгаарлах нь буруу юм а гэдэг үндсэн хуулийн үзэл санаа байжээ л гэж бол тайлбарласан. За баярлалаа тань. Бидний урилгыг хүлээж авч тодорхой бас байр суурь илэрхийлсэн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ бидний удаагийн зочноор Монголын Өөрчлөлтийн холбооны ерөнхийлөгч Гүн Билэг өргөдөө оролцлоо. Хөтөлбөр товч мэдээлэлээр үргэлжлэж байна.